гэсэн байхгүй. Ятны маань батбуух чанар сайжрна. За ингээд ятны маань ороод хэсэг бэлэн болсон байна наалтайгаа. За одоо ятныхаа хажуу хэсгийн наалтыг хийж өгнө. Хажуу хэсгийн маань нэг тал нь онгохоо нөгөө талын ихтэй байгаа учраас нэгийг л нааж өгнө. За тавга шуун төгөж өгнө. Тавга илүү гаргалгүй цэвэрхэн нэмээд хийж өгөөрэй. Сонир маань 2 давхар учраас бас эхний нэг давхар наачаад 2 дахь давхар мөн тавлаж өгөх хэрэгтэй. Тэгвэл уут маань илүү болно. За хажуу хэсгээ наасан, дороолоо наасан. За уут маань ерөнхийдөө наацсан уут маань наацчихна. Тавга сайн гэхэд дээрээс нь давж өгсөн учраас уут маань сайн наалцсан харагдаж байна. Сайн наалцсан гэдэг нь гэсэн. Ерөнхийдөө би өнөөдөр санаагаар хийсэн учраас уут маань зүгээр ном хийж өгье гэж бодож байна. Яагаад гэвэл зүгээр энгийн номыг зүгээр ямар ч бодлогоор өгснөөс сонин хийгээд илүү санаа харагдана гэж бодож байна. Тэгээд би тэр номнуудаа уутаа бэлэн болохоор ингээд хийж байна. За уут маань ерөнхийдөө наацсан, уралцсан учраас дээрээ уутаа бэлгэж үзье. За татварын гараа боломжтой ирээд уутаа бэлгэж өгнө. За нуглаасууд маань сайн хийх гэсэн учир нь ерөнхийдөө одоо гарна. Түрүүнийхээ нугалсныхаа дагуу бэлгэж өгөх учраас нуглаас муу хийгдсэн байх юм бол уут маань бэлгэж өгөхгүй хэлбэг байх хэрэгтэй. За хажуу хэсгийн түрүүний гаргасан нуглаасаараа бэлгэж өгнө. За нөгөө талын нуглаасаа муу гэж гаргаж өгнө. За нуглаас болгоноос сайн гаргаж өгөх хэрэгтэй. Уутны маань хэлбэр учраас нуглаасуудаа сайн гаргаж өгөх хэрэгтэй. Түрүү муу нуглаас гаргасан бол энэ дээр бол хэлбэрээ гаргах жоохон өндөрлөлттэй хүүхдэд байж магадгүй. Уутаа хийж байх хугацаанд тиймээс сүрдгэр эрмүүд гарсан бол тэрийг нь цаана хачаад хийхэн хайчлаад авчиж болно. Энийг хэлсэн. Уулын маань ерөнхий хэлбэр гарсан байна. Үзэгч хүүхдүүдэд маань болонгууд нь сайн харагдаж хөө байж магадгүй гэж бодоод би уутаа сайн эргүүлж харуулж өгье. Болонгууд нь хэлсэн байна. Уутаасаа сайн хийж өгөх гэж би өөрөө нуурлах болсондоо хэлсэн учраас тэрийг нь сайн батгах өгнө. За уутны маань одоо нэг үлдсэн чухал зүйл гэх юм бол уутанд маань оосор хэрэгтэй. Оосроо хийж өгнө. За оосроо юугаар хийх вэ гэж гайхчих магадгүй. Тийм бол оосроо нүхлийн ихлээр хийхдээ бол нүхэл хэрэгтэй. За надад өнөөдөр таарсан цолтор маань авах бол таарсан байна. Хүүхдүүдэд маань жижиг цолтор байгаа. Энэ цолтороо хийж байна. Хэрвээ цолтор байх бол тааж ашиглаж байна. За би энэ авах цолтороо уутны хамсыг цоолно.